Kesti jotain. За сайн байцгаана уу? Сайн явчихсан уу? За сайхан гээд юу юм мэдлээд арах юм. За сайн байна. сайн хавар. За хаварчраа сайн хаварчих юм. За сайн байна. Сайн байна. Аштай байна уу гэж. Өмнө хамаад гэж ярьж байна. Аштай байна. Юу гэж аштай байна уу гэж. Ай тоотой юм шиг. Нутгийн гитар сайн. Оо. Аштай байна. Антим таксмаар явуулаа. Ай тохирох сон гэдэг та авир. Гоо ишгэлтэй ийцэн ирж байгаа тэгээд шуугаад хэлсэн. Ямарс ирхийгээд хөдөөнөөс айлуулж асуугаад хоёроос илүү хоноохгүй яасан л гинээрээс Энэ юм байна. Харин нарай хатгаар ирсэн үү? манай хурлын дарга од гэрэл гэдэг хүн байгаа манай сумын. Баа засаг дарга ийшээ багийн уралд явцсан. Тэгээ байгаа би өөрөө хамгийн газрын дарга Шимэтмаа гэдэг хүн байна. Байгаль хамгаалалт Бат Эрдэнэ гээд энэ манай эмнэлгийн ажилтан байна. Энд бас А ангийн мэрэгчлэн даваа очир. За багийн даргыг бол таних бах уу. Энд манай жолооч байна. Хамгийн газрын. Энд А ангийн мэрэгчлэн байна. Тослог тушмал үйлчлэгч, тэн төрийн сангийн төлөөлөгч гэдэг ийм хүмүүс байгаа хүмүүс нь. Тэгээ өнөөдөр бас манайх нөгөө нэг улс орон даяар юу байгаа шүү дээ. Нөгөө гамшигын нөгөө 3 сарын 4-7 хоногийн 16 цагаас сургалт явуулдаг. Тэгээд гамшигын сургалт бас явагдаход бэлтгэл хангаад Сургалтанд орж явах бүр. Тэгээд авахын давцсан. Ваасонд бас бүрнэ хоёр гавьяатын тоглолт ирсэн орой тоглох гэдэг бас. Тиймэрхүү олон юм зэрэгцэж байна өнөөдөр. Тэгээд та хэлээ. Мачтай орж иж болох юм болоо. Ana мачтай сайн хаахтай юу ачаа. Тэр хөдөө сайхан байгаа юм шиг байгаа. Та нар бадаа мачтай байсан уу? Бадаа мачтай тоглолт руу явуул. Юу бадаа яваад байгаа. Шийдээ. Бүр чаг бүр юу шахаж чи дамаа чанаа төдөө. Дамаас хараа. Амгаа уртан явах. Я тоже что-то не делал. Это больше может что-то. 야 이거 나 이제 Ага.
Хоёрын. Имиктэй байг. Ямар ч ингэ айлтаа буулаа амжилт хүсье. Хайлттай сайн амжилт хүсье. За. Ингээ үлдлээ. Танаас амжилт. Баба сайдо. Гашта үлдэж байгаа. Манай төлчих. За, сайн байна уу? За. Манай хоёр. За, сайн байна уу? За, сайхан болж байна уу? Гэрээ цагаан. Гэрээ цогт руу сая аймаг дөрөв сая зурдаг мөн үү? Багийн дарга Танд юм уу? Хай үлдэх юм уу? Жичаа хамаатан зэрэг дөрөв чигүүрээд ирсэн. нол руу тушаахаа сая дөрөв явсан шүү. Манай хоёр бодож байгаа сте. Юу та боо. Манай хоёр олон ажилтай юм байна бид. Тэрнээс ч бодож байгаагүй. Хай хуу айцээ. Хай шүү. Сумма За баяртай. одоо юм боо гэсэн бэ? Сайн төл аваад. Хоёрын минараа уулзтлаа баяртай. Илгэлт занд найсраа. Төмөн сүргээ төлөвлөө том утахгүй иргэд баяртай уулзъя. Явж гэнэ үү? За, илгэлт төлчдөрлөө штэ. Тий, төлчтэй үлдээж авнаа. Андаа манай тийч хаана юм. Манай төлч одоо удаа хөрөмтэй ах тэр юм шиг. сайн байна уу? Цаашаа явж гэнэ үү? За машин үрээр авах гэж байна уу та? Сайхан муу ясс Монгол ясс байна. За, төлч бодоо хүрээд ирлээ те. Одоо миний буухай. Явж л одоо авын сүүлийн айлт ирлээ. Сургалаач дээр энэ. За, хоёулаа би танд бэлгэн өгч сайхан гардуу байна. За энэ хараа. Нөгөөжгээд компани. Хүмаах маань танд нөгөөж юм байна. Бомбокс хийж өгч байна. За энэ дэвштэй те. Энэ нэг юм Ако Electronics гэдэг компаниас Энд барай сууж байгаа юм. зүгээр та тийш тавьчих хамаагүй. Компаниас танд ийм гоё юу өгсөн байна. Цэвэрлэгч бодис. Энэ одоо нөгөө нэг юмыг тогоо савсуул гэдрээ цэвэрлэж болно. Тийм юм байна. Энэ болохоор нэг ийм өрхийн орлого зарлага хөдөлдөг юм гэдэг. Та ингээд энэ орлого хэдэн дөрөвний орлого ороо, тэр орлогоороо юу аав, хэдэн дөрөвийг зарцуулав гэдэг. Тэр бүгдийг ингээд харуулдаг юм орлого зарлагын дотор байна. За, Urbanic гэх компани байдаг. Urbanic-аас танд ийм савлсан компот хүнстэй бүтээгдэхүүнүүдийг бас өгч байгаа. Та энийг авч энд бас байгаа байна. Яасан чих юм. Энэ болохоор маа хамт явж байгаа улсууд энэ ийм сургалтын материалууд өгч байгаа. За энэ бол нөгөө хураг шигний маань нэмнээ байна.
энэ дээр би одоо ингээ сууж байгаа танд энэ дээр гоё JCI Монгол их хүрээт ингээд гоё ийм нэрийг би өнөөдөр ойж өгөх юм танд. Аюуч та авч. Энэ бас нэг манай Мах маркет гэдэг компани залуучууд бидний энэ нөгөө их төлчдийн ажлыг санхүүжүүлж ивент гэдэг ийм юунуудаа хямнууд өгч байгаа. Та бас юу яахгүй. Энд бас гоё элгэний нухш байна. Энэ наад чи хоёр төрлийн хям байна те. За энд бол нөгөө таны юу маань энэ шүү дээ. Нөгөө нэмнэ юм маань. Энд ингээд энийг болохоор юу яасан. Энэ түнэл сумын 10 жилийн сурагчд ойсон бид нэр мөнгө төгрөгийн нааш өгч явуулаад энэ сумын хүүхдүүд ойж хийсэн юм хөөрхөн янз бүрийн юмнууд энэ одоо энэ хорох хийхгүй юу ямар энэ хошууч юм шиг байна тий хошууч энэ нэмнээ байна энэ бас юм жижиг нэмнээ байна энэ хүүхдүүдийн гарын юмнууд байна энэ хараа JCI Mongolia гэдэг энэ байгууллагын одоо идэвхтэй залуучууд өнөөдөр түнэл суманд хүрэлцээрсэн байгаа. Энэ JCI Монгол гэдэг байгууллагын одоо гишүүд байгаа шүү. Би танд наадхан дээр чи эднэрээ сайхан ойж өгөх юм байгаа. Энийг таавч. Энэ компани осоо юм. Компани энэ төрөв байгаа. Энэ болохоор гоё ийм гоё төлийн уут. Төлийн уут тий. JCI chairman гэдэг салбарынхан маань ингээ бичсэн ийм гоё төлийн уут байна ингээд хавхад хэлье. Миний би болохоор ган үлцээ гэдэг хүн JCI Монгол гэдэг байгууллагын гишүүн гэрэл зурагч залуу байгаа. Надтай хамт явж байгаа залуу маань болохоор зураглаач. Залуу бид хоёр болохоор яг одоо энэ төслийн ажлыг баримтжуулах тий тэр хэсгээр би зургийг манай энэ хүн болохоор дүрс видео талын хариуцаад ингэ явж байгаа болоод байгаа маа. Ингээд ийм жижигхэн бэлгтэй гэхдээ бас бид нар олон залуучууд ингээд сэтгэлийнхаа дэмээр тав өхөн туслая гэж явж байгаа. Одоо өнөө ороо амжих нүггүй маргааш ч үл магадгүй араас гурил ирж байгаа, малын тижэл ирж байгаа. Нөгөө долооц гэдэг штэ. Мал долооц байгаа. Тэгээд бас энэ тариа хүүхдийн ном мэтэргээд бас бос юмнууд нөгөө том машин дээр ачигдсан араас ирж байгаа. Тэд нар ингээд тав өхөнд бас дэм болж ирэх юм шүү. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихи хараари вэсэн эжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүмэн сайн байна уу? Ширэн дээрээ дэлгээстэй шинхэн номын сайн байна уу? Ногоон авцсан дэлгсэн улаас хайлаа сайн байна уу? Баяндалаа цингэлтэй баатар малчин сайн байна уу? Хүлэг морин нууралсан хүндий цайдмууд сайн байна уу? Хүчит тохио хангасан илчит дээрээ сайн байна уу? Айл хийсч одоо энд бол ерөөсөө нэг л ишиг ишгэлсэн мэлээ. Тэгээд айл хийсээд энэ доотлын айл бас малан төлөх гэж байгаа гинэ. Ийшээ очиж бит хоёр юу яа гэм тусалт юм уу? Шүн 3 цагт юу болсон шүү дээ. Ишгэлсэн шүү дээ нэг ямаа. Хоёр ихэр энийг ихэрч явлаа би. Нэг нь тэнд хөвтчихлээ. Андаараа өөнөрөө. Тэгээ бид хоёр одоо шүн 3 цагт энийг босч одоо их барьлаа гэдэг шиг. Лахаа зүгээр 50 аваа. Одоо тэгээд манай дүлгөөнийг ааваа гэж дуудчихсан сая. Аваа л гэдэг. Аваа л гэдэг. Яасан бэ гэдэг гээс очиж гээл. Тэгээ одоо энэ яг доотлын нэг 2 айл бас их малтай юм байна. Тэгээ тэднийх бас малан төлж байгаа гинэ.
Чи юу н урд нь хөдөө ингэж гарч ирсэн үү? Яг мал төлөх үеэр ингээ малчин айлд ч юм уу? Юусаа тэгж гарч байгаа. Чамд энэ ямар нэгэн тийм бодол сэтгэл ч юм уу тийм төрүүлж байна. Би бол их сэтгэлийн наашаал авч штэ. Тийм үү. Гоё юм уу те? Тийм үү. Харин тийм үү чи нэг утаснаас чол тэгэл ерөөсө бүх юмнаас бол бодогдох ганц юм нь эрүүл мэнд 9 минут л боожоосоо л гэсэн тийм л бодол төрдөг юм байна. Хүн ерөөсөө ийм л юм боддог юм яа цагаад болохоор. Тийм байна уу те. Шүн чи хэдэн удаа басан? Би шүн нэг л удаа болсон. Тийм үү. Тэгээд малаа тойроод ишиглэгтэн л нэг бослоо. Тийм үү. Тийм. Яг ишиглэх гэж байгааг мэдээл босоод ирсэн яг ишгэл таарсан. Энэ ямаа ингэсэн бохгүй юу? Ингээ хашсан чи энэ ямаа хөвтөөцсөн бохгүй юу? Тэгээ айлын эзэн болохоор ярьж илээ л дээ. За наад чи марад дутуу төрөх юм даа гэж яриадсан бохгүй. Тэгээ би бодчихсон. За энэ ямар ч лээсээ өнөөдөртөө л юм байна гэж бодож байгаа. Тэгээ юу бас харин айлын ихтэй шинэ харин ишгэлж ийн гэдэг хэлэхлээр бит хоёр гараад тэгээд их версэн ухаантай. Ухаатай ч хоёрхэртэл юм байна л тийм. Тийм. Ер нь бол ингээд шууд онд мунаад их гоё л байдаг юм. Гэлтийн 2014-ээр сэтгэл маш өндөр байна. Өдөөнөөс ахын малчин айлд ирээд гэр бүлийнхтэй танилцлаад ажилд нь болсон сайхан байна. За ингээд энэ жил илгээлтийн эзэнд анх удаа явж ийн ингээд Өсгөл нутагтаас анх удаа хөлд явж ийн. Манай аав яа өвөө маань Өсгөлийнх их уул сумынх ингээд өвгцгийн хаан нутаг дээр хөл гიშгэж байгаад маш их баяртай. Мэдээгээр богинохон 2 хоног ч гэсэн ингээд Түнэн сумын сайн болж балын дээрээд чадах чинээгээр чадах юмдаа туслаад ингээд байж байгаад их баяртай байна. Манай Ирс айл маань сумын залуу сайн болж залуу хүмүүс байгаа. 2 сайхан хүүтэй 2 аврахтай гэж бид нар ярьж байгаа. Мөнгөд аврах, Батмөнх аврах 2 сайн ирвээ. Тэгээд сайхан өнөөдөр тэнгэр хангаач сайхан байна. Үнэхээр сайхан байна. Сайхан сэтгэлийн үзүүр шар тас гихчээр бидний зорьсон сансан бүх маань саадгүй сайхан бүтэж байгаад маш их баяртай байна. Ингээд Монголын маань мал мянгаар үржих болтугай. Сайн малчин бал маань улсын сайн малчин болж бид хоёр илгээлтийн эзнээ ураарай гэж балдаа сэлмээр байна. За ингээд дараа уулзнаа гэж болцоо сайхан ерөөл дэвшүүлье. За илгээлтийн эзэн болоод Өсгөл аймгийнхаа Түнэн сум дэрсэндээ баяртай байна. Ингээд манай илгээлтийн эзний айл болохоор Лхавд оржгээд гэр бүлийн нь болохоор Батава. Хоёр хүүхдтэй ингээд залуу гэр бүл байна. Бас их мал олон жил малсан их сайхан гэр бүл байна. Тэгээд Батамонхнууд хоёр ямарсан ирээд өөрсдийнхээ хийж чадах ажлыг бол хийж гин. Өхрийнхээ хашааг цэвэрлэлээ, хонио гаргалаа. Тэгээ өчтөр орой бол бас үнээс хаалаа. Тэр нь бол бас хөдөөгийн амьдрал их гоё юм байна. Тэгээ одоо ийм айлд ирж илгээлтийн эзэн болж ирсэнтэй их баяртай байгаа. Боллоо. За. Хүс би намайг таа. Ямар юм угаад. За сонио чи юм болсон юу болсон гинэ? Инглээ юм та. Орж ирээд бид нар танилцаад. Гэсэн чинь Жамсранжав гээд манай энэ хөгшин манай аавын нэртэй адилхан. Тэгээ ихчтэй танилцсан чи даваагээ манай ээжийн нэртэй адилхан. Тэгээ аавын чар дээр ирчээ суугаад штэ би одоо. Аавын болох те хамар Жамсранжав гэдэг. Тэгээ хамар Жамсранжав. Хамар Жамсранжав. За гоё юм боллоо. Тийм нэг санаа түүхтэй сууж. Яа бас аюулгүй надруу хамартай хүн байх юм. Тэгээ хамар гэж хэлдэг. Манай аав хамар жамаа гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ би аваагаа дуурайгаад бас тавамартай гэж энэ маань ярьж байгаа. Энэ сони болж хамар Жамсранжав угаад сахад амраа ирсэн юм байна шүү дээ. Намаа ганц үедээ одоо их адилхан гинэ орсоо. Бас ганц үедээ тоо адилхан байна. Тийм. За нүүт. Манай хоёр сахалууд байхгүй.
Тийм. Тэгээд 10 шинээр айлах юм уу? Хүүхэд харсан хаа гэж. Энэ яаж орж ирсэн? Гэрэл минь энд ирж. Энд доос. За. Сүүл догоон орсон уу? За. Энийг үзүүлсэн. Энэ манай жамаа өгөд дуус анхных нь төл байна. Нэг мал нь ер нь арай төллөөгүй. Одоо 4 сарын 1-ээс л төлж эхлэх юм. Нөгөө тийш наруулаа. Ингэж юу? Өвшөөл чи юу? Эднэрийг л би нэг хот ингэж авчих. За би жисээ черм салбар оруулах гэсэн амраа байна. Илгээлтийн эзэн энэ төсөлд ангуудаа амрагж байна. За бид нар Хүнсгэл аймгийн Түнэл сумын зуны гол багийн нэгдүгээр өгийн малчин одоо энэ манай Жамсран жавгаанд ирээд байна. Жамсран жавгаа маань одоо гөгшөнтэйгээ хоёулаа мал малж байгаа. Тэгээд насаараа Хүнсгэл аймгийн төвд Кена махнагч хийсэн. Тэгээд төртөө гараад өөрөө одоо ингээд мал маллаад байж байгаа юм. Өгөн гөгшөө хоёр. Энэ хоёр маань одоо нэг 100 гаруй бог малтай. 20 төгрөгтэй өөрсөндөө бол 5 хийсэн юм малтай юм хүмүүс байна. Тэгээд одоо малд нь хараахан төлж эхлэх байна. Тэгээд хоёр бас ирээд энэ өгөн гөгшөө дээр ирээд ажилтан туслаад сайхан байна. Тав. За илгээлтийн эзэн болж Хөвсгөл аймгийн Түнэл суманд ирж Жамсран жуугаан энэ хоёр буурай хүчний гэрт ирж сайхан одоо мал аж ахуйтай өрх гэртээ танилцаж 2 өдрийг сайхан өнгөрөөлөө. Энд бас миний онцлог гэх юм бол жисээ чермэн салбар агуулгын амраатаага. За би өөрөө жисээ Эрдэнэ салбарын 2014 оны ерөнхийлөгч. Ингээ бид хоёр одоо хамтрагч болж энэ айлд одоо 2 өдрийг сайхан өнгөрүүлж байна. Хөдөө амьдралыг одоо үзэж танилцаж дээрээс нь бас нэг онцлог юм гэх юм бол миний аав ээж хоёрын нэртэй энэ хоёр хүчний нэрд таарж байгаас их хувь тохиолом. Тэгээ ингээ Хүсгэл энэ бүр холын Түнэл суманд ирээд энэ сайхан хоёр зочинтой уулзахад Жамсрамж болон Даваа гэд миний ээж хоёрын нэртэй энэ хоёр хүчний заахад ээж аав дээр ирсэн юм шиг сайхан сэтгэл төрж байна. За энэ хоёр буураа маань өөртөө хэр таарсан сайхан мал аж ахуйтай, хүртэй, хонь ямаатай. Ингээ хурш айл болсон энэ хажуугийн айлын манаас хонь алга болж амраа ихт хоёр арын сайхан өндөр ууланд одоо 2 уул дамжиж мал хайж аваад 2-3 цаг одоо сая хурж ирлээ. Тэгээд яг малаа олсон. Гэхдээ бас өдөөний энэ хүнд бэрхийн хаврын үед бас энэ цас ханзарж авах хүнд үе давсны ард бас энэ малаас чоны хоол олгоно гэдэг бол бас хэцүү байдгийм байна. Бас энийг нүдээр харахад ч гэсэндээ бас эмтэрж байлаа. Тэгээд хэдэн сайхан малын нас идчихжээ. Тэгээд яг хоёр буураа маань бас тайван байдлаар хүлээж авч байгаа ч гэсэн хэрэг бид нар тодлол ийм тохиолдох юм бол бас хэцүү л санагдчихжээ. Гэхдээ яг бас үнэхээр сайхан байна. Энэ олгонтой танилцуулж өгсөн одоо чермэн салбар агуулгынхаа хамт найз нартаас баярснаа илэрхийлье. Та бүхний маань одоо үйлс дэлгэрч цаашдын одоо энэ илгээлтийн эцэст маань улам мөрөгжин хэлсээр олон гишүүдэд хамруулсан Монголын одоо энэ сайхан залуучуудыг уриалсан нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчирсан ийм сайхан төсөл олон өргөжих болтоо гэд ерөөё та бүхэндээ амжилт хүсье. Би сая найрамд салбарын банзрагч байна. Ингээд Түнэл сумын малчин цэтэн бэлж ахандаа ирээд сайхан байна. За өглөө сайхан хотоо цэвэрлжлээ. Ямаагаа одоо ингээд өнөөдөр самнаад. Эхлээд туслах самнаг шийдэж хагаад одоо ингээд үндсэн самнагч болж байгаа шүү гэн тийм ээ. Үндсэн самнагч болж байна уу? Гайгүй юу? Ингээд 5 дахь ямаагаа самнаад байж. За нацаа баяртай хандаа авлаа. За үгүй. Илгээлтийн эзнэр ирснээр бид нар одоо хөдөө орон нутгийн малчны үйлчлэлээр туслах, сэтгэлийн дэм үйл юм ийм байдлаар үйл ажиллагаа явуулж байна. За миний хувьд бол урд нь за малтай мэдээ ойр байсан. Тэр утгаараа юм бас нэг ойр байна. Мөсөд нөхцийн маань бүр дотор удаанхтаас ирсэн юм залуучдын маань замаг гэдгийг бас нэг талаараа бас нэгэн төсөө байдаг юм байна. Цаашлаад илгээлтийн эзнэрийн залуучууд маань за ер нь өдөөгийн амьдрал гэж маань ямар байх вэ? Цаашлаад мал ахгүй маань энэ хийж байгаа ахгүй орчин маань нэгэн ойртож амьдрал их сайхан юм байна. Гэтэ миний хувьд ч гэсэн энэ гэрснэр нэгэн сайхан байна. Ер нь Улаанбаатар хотын түүх суурин газрынхаас гараад өдөөгийн орчинд ирээд бидний юм сайхан бол
мэдээж нэг талаараа маш стрессээс хол байна. Нөгөө талаараа их сайхан үзэж байна. Ингээд бид бүхэн илгээлтийн эзэн 2014 гэсэн энэ санаачилсан төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Түнэлт сумын Новцол 2 дугаар баг буюу Новцолдаан багт лавсар ахын дээр хүчрээд нэг бүтний хоноод байж байна. За өнгөрсөн хугацаанд бас тодорхой хэмжээний төллийн маань ажил амжилттай. Өнгөрсөн өчигдөр оройноос эхлүүлээд одоо яг энэ цаг үеийг хүртэл бид нэр 12 хураг ишиг одоо хүлээж авчиад байж байна. Өнөөс 4 хураг авсны ишиг байна. За мөн бас бэлгшээлтэй сайхан манай хотод бас ямаа ихэрлэлээ. Өнөөдөр за тиймэрхүү сан. За миний хувьд бол GCI лидер салбараас явж байгаа. За шинэ нэгтлэл олон улсын лабораторийн сургуулийн дахин эрдэнэ гэж хүн байна. За манай төлийн маань багийн гишүүн өөрийгөө танилцуулаад. За сайн байна. Бүгдээрээ нь орой минь төдий. Би Бачаргал GCI найрын салбарын 2014 оны EVP бэ. Тэгээд энэ удаа бол миний 2 удаагаа илгээлт эзнээр явж байгаадаа маш их баяртай байгаа. Нэгдүгээр төслийн маань нэгдүгээр хэсэг буюу өнгөрсөн жил 2013 онд бид Хөвсгөл аймгийн Эрдэнэ улаан суманд зэрлэг багт ирсэн байгаа. Тэгээд энэ нөхцөөсөө үлдээд энэ удаад чи сэтгэлээсээ явахыг хүсэж төлөвлөж явсан гэдэг маш их таатай байна. Бидний төслийн өрөөнд бол нэг аймагт 3 удаа ямар ч байсан малчтай тусаж дэмжлэг үзүүлж яа гэсэн зорилготой байгаа. Энэ бол бидний өөрсдөө болж байна. Тэгээд таатай зүйл нь гэх юм бол нэлийн их төл хүлээж авснаас гадна өнөөдөр ийм охин төл тий охин дандаа охин төл хүлээж авсан. Энийгээр айгүй бэлгшээж байгаа зүйл. Одоо ингээд тавга ахын маань чимгээ ихч хоёрын маань мал төл нь улам их өсөж арвиж болно гэж бэлгшээж байгаа. Тэгээд энэ цаг агаар тэгшэрсэн энэ сайхан хаврын сайхан өдөр лавга ахын да 2 өдөр өгөх гэж байна. Тэгээд маш их баярлалаа. Гэрийн эзэн маань тавсар гэж хүн байна. Гэрийн эзэн чимгээ гэж сайхан наран чимэг гэж ийм 2 сайхан хүн байна. Тэгээд бүгдээрэнд нь ямар ч байсан баярлалаа гэж. За өнөөдөр ингээд илгээлтийн эзнийхээ 2 дахь өглөө босчоод өхрөө сайгаад дууссан. Бэлчээтэй гайхсан. Өчигдөр 2 их шиг гарсан байгаа. Их шигэл одоо ингээд миний шоод өглөө. Энэ 2 их нэг нь арай жоох сэрлэн байх юм байна да. Өчигдөр тэгээ бас нэг 18 хон ишээ ямаа самсан. Самнаад бас энэ малчны амьдрал хитүү хөцөө байдсан байна. Тэгээ өөрсдийнхөө биеэр амсч үзлээ те одоо. Сайхан амьдралд нэг туршлага боллоо. За намайг Лагжуугийн баяр сайхан гэдэг GCI найрамдал салбар байгууллагын 2014 оны ерөнхийлөгч. Өнөөдөр GCI илгээлтийн эзэн төсөлд Хөвсгөл аймгийн Түнэлт суманд 2 дугаар өгийн хөрөг дөрж их гэдэг айл 2 дахь өдрөө болж байна. Энэ малчид маань энэ манай 2 ах эгч 2 маань бас сайхан хүлээж авч бид нарыг өнөөдөр 2 дахь өдөр тэгээд 15-6 хон ямаа шилж хургалж 15-6 хургал шилжүүлж авсан байгаа. Тэгээд сэтгэл юм бол энэ сайхан Хөвсгөл аймгийн нутагт хийсэндээ маш их баяртай байна. Илгээлтийн эзэн 2 дахь төсөлдөө бас оролцож байгаадаа бас баяртай байна. За баярлалаа. За сайн байна. Намайг Гэрэлтэй гэдэг. За би GCI их хүрээ салбар байгууллагыг төлөөлж хэмжил илгээлтийн эзэн төсөлд анх удаага оролцож байна. За илгээлтийн эзэн төсөл маань болохоор энэ жил 2 дахь удаага явагдаж байгаа. Хөвсгөл аймгийн Түнэлт суманд явагдаж байна тийм. За яг бидний төслийн гол зарлага маань GCI буюу олон улсын залуучуудын байгууллагын гол зарлага болох нийгэмдээ тодорхой хэмжээний эерэг сайн үс бүтээх зорилгынхаа хүрээнд бид энэ малчин ард түмнийг сонгож одоо Монголын уламжлалт одоо яс заншил тийм маллах арга ухаан энэ бүгдийг одоо нүдэрээ харж цаашлаад өөрсдийнхөө үр хөвгтөд хойч уйдаас уламжлуулах ийм зорилготой явж байгаа. Тэгээ яг
ирээд одоо 2 дахь өдрөө явж байна. Одоо яг мал төлөвлөгөө эхэлж байгаа. За тэгээ бид нар нэг нэлээ олон хураг ишигтэй болцсон байгаа. Одоо дөнгөж эхэлж байгаа гэсэн. Тэгээ биднийг явснаас хойш зөндөө олон хураг ишиг төллөн. Одоо нэлээ олон ажилттай л үлдэх юм шиг байна манайх ч хоёр. За тэгээд өөрчн одоо. За тэгээд бидний яг энэ үйл ажиллагаа маань жил болгон цаашаа үргэлжлэнэ. Тэгээд жил болгон бас л залуучууд хурж ирж яг Монгол уламжлалтын ахуй соёлтойгоо танилцаад одоо тусалж нэмжих юу вэ те. За тэгээ малчин ард түмэндээ одоо яг орчин үеийн нийгэмд яг ямар асуудал болж байгаа, юу болж байгаа мэдээлэл солилцох арга хэмжээс явагддаг. За бид нар бас энэ маллах төлөвлөхтэй. За арга ухаан энэ бүгдийг бас малчин ард түмнээсээ суралцдаг ийм сайхан уламжлалт үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээ жил болгон цаашаа байнга үргэлжлэх ийм төлөвлөгөөтэй байгаа.
Аруннами ямаасамна дөрөв гişгтэй ганцхайнгийн тоглолттой ажил хийчээ болцож явна. Хамаг ивэн минь хүн дөрөв болоод хачин ихэв ятарч байна. Это бас ингэ хаяас. Хогол богод үгүй талаа бигэнд ирсэн ч тэ. Юм ч орж гарах үе байсан. Чатраасаа гуруулаагараа нэг нь буцаад явсан ба. Одоо хоёулаа харинда олон юм хүлээж байгаа та. Одоо ажил хүлээж байгаа та. Тийш та тэгэл ойлгоч л та таас өөртөө ингээд ойлгоч л ямар хэцүүтэй. Тэ. Өөр хэний зөхөж болов. Тэр дөрвөн юу хорд мөр та. Өөр юу хэрэггүй. Хөгжим зөхөж шалгаа. Uninvited, but I couldn't stay away. I couldn't find it. Hope to see my face. I should be reminded that from me. I wish that сайн болчих болов эдгээр бол ямар ч хэлсэн ирнэ гэж бодож байгаа. Тэр манай ариутгч маань гарахаа дийгсэн бид хэд маань амжилт дэмжээд ямаага самандаа усанд явлаа. Хүлээгээ хагаллаа. Анаа туулаа. Ариутгч маань гарахаа хоолыг хийлээ. Мантун бууз, мантуу амбэр боошоо ирски гэдэг бүгдийг л өөрөө мах хоёроор хийж бол бүгдийг хийсэн дээ. Лайв манаас имэйлтэй сайхан бас суучны хуасан багт бодож ийн агаас яг чигээ. Тэгээд энэ чим 2014 үйл ажиллагааны маш сайхан бод өнөөдөр шатндаа явж байна. Энэ арганд оролцсондоо хоёртаа маш их баяртай. Наадмын гадаад байгаа баярч үчиг аваад өөрөөр ингэж JC дотор байх хичээдэг. Хичнээн сенатор болсон ч гэсэн. Тэгээд энэ ажиллаганд орсон хичээлтэй дахин баяр хүргье. Ордныг уулзаад ярьж байхдаа юу лээ илгээхтэй эзэн төслөө цаашдаа аймаг дамжаад хийжээр байна гэсэн мэдээгүй. Одоо ингээд дахиад хэлгээд дандаа хөвсөлтэй хийжээр байна. За Монголын мал мянгаар төлөв болтгоё. Сайхан мэндийг хүргэе. Тэгээд Мондраа битэн маань 1-р багийн 1-р айл буюу за нөхөр нь болохоор Тавдаж ихнэр нь даваа гэдэг ийм залуу хоёр зочилсон. За нэгдүгürt нь яг тэднээс өмнөхөө эхлээд ярмаар нь Ундраага найрын салбарын гишүүн. За би чэрм салбарын гишүүн. Бид хоёр ингээд Ундраагаа суулгах байгаагүй тийм ээ. Тэгээ бид хоёр ерөөсөө суулгахын дараа маргааш нь яриад за ингээд хоёулаа аль дэв авчих инкүү орондоо шууд яриад онгоцны буудлын дээр шууд танилцаад ингээд ийм сайхан найз нөхөд болоод тэгээд ингээд айлтаа хоёр онсон ингээд сэтгэл маш өндөр байгаа. За тэгээд үсэн мандраа тийм үү. За энд ирсэн найзтай баярлж байна. Өнөөдөр бид нас нэг нэг хахгүй байж байгаа тийм. Бас
ингээд хэсэг хугацаанд 2 хоногийн дараас аюу гоё татсан таньдаг юм шиг ингээд уулзч байгаа баяртай ба шүү. За тэгээд бид хоёрын хийсэн ажил гэвэл яг уу за харамсалтай яг уу бид хоёр нэг ч төлөвлөж авч амжаагүй. Ягаад тэгэхээр одоо хойны ямаанд ерөнхийдөө 19-20-ны далтай савны амсар нэлээд нэгдсэн. Ураг нэлээд дойрсон байдалтай болсон. Тэгээ нэг доктор авчиг бас доктор үсгээс дээ. Авчиг бас харахад төрж явсан гэдэг бас яаралсангүй. Тэгтээ одоо зүгээр байгаагүй тий. За түлээ агаллаа, тэнцээ чинь хонь хариуллаа. Үхрийн бас цэвэрлээ, хот цэвэрлээ. Өнөөс алаа, тугалд атлаа. Ус авлаа гэх мэт дээрээс манай онгамаа бас айгу айлдаа сонис одоо юм өдөөний идэж үзээгүй хүнсийг авч ядсан. Айл маань кимчээ нилээ орсон, кимчээдээ хуурах хийж өгсөн. Ийм их амжилттайгаар бас энэ төслөө бас нэлээд амжилттай дуусгалаа тийм ээ. Эгчлийн төслөө бол амжилттай орлохыг бодож байна. Яг үгэл боломж олсон дээр би бас Чермний найздаа талхмаар байна. Энэ төслийг хамгийн анх бид нар ингээд энэ дундаа ингээд бид Чермнийхэн тойр сууж хат яран доо санаачсан. Дээрээс нь өндөр идэвхтэй оролцдог, байнга дэмждэг. Одоо түрүүн талархсан боловч би уйгаадаа бас одоо Чермний гишүүн гэдэг үгнээс дахин бас энэ боломжоо ашиглаад дахин талархмаар байна. Баярлалаа уйгаа чи шүү. Өнөөдөр хүртэл биднийг бас ингээд энэ сайхан орчныг байлгаад байж байгаа. Уйгаадаа маш баярлалаа гэж хэлмээр байна. Хайчин зүрхээр ихтэй. Чамд шүү. Чамд шүү Баттур. Бид хоёр Өсгөл аймгийн Түнс сумын орчин Түмэнжээр гэдэг айлд төлөж гарна насны залуу гэдэг бол хүү бэрийн хамт хоёр айл нэг хотой. Орсон өмнө маш чимбаа тэрхэн айлдаа хоёр ишиг ихэр ишиг төл авсан маш их баяртай байна. Тэр айлмаа 3 ямаа хэрлээд 6 ихэр ишигтэй. Тэгээд нэг 4 сартай нийл хүүхэдтэй өнөө маргаашгүй төрөхийг том гинцтэй охинтой ер нь бүх юм нүрчж байгаа өсөж байгаа дэлгэрч байгаа тийм сайхан айлдсан. Гэхдээ эзэн 2014 төсөлд оролцоод хонш олон найз нөхдөд болж байгаа их баяртай байна. Цаашдаа дахин оролцох бодолтой байгаа. Эмчлийн үед болохоор би ч 2 чулга оролцож байгаа гэдлэн гэсэн. Эмчлийн үед миний хувьд болохоор нэг онцлогтой байлаа. Түнс сум маань миний төрсөн нутаг байна. Тэгээд энэ азтай ч гэнээр энэ болон завшааны ашиглаад бас нутагтай ирсэндээ ирээгүй баг 10 жил болсон юм. Ирсэн их баяртай. Төрсөнчтэй сайхан Сумын төв. Сумын төв төрөхөд ирсэн. Зургаар баг. Зургаар баг. За баярлалаа. Бүгдсэн баярлалаа. Үнэхээр шоуын жилийн эрдэнэ савны оны нарийн бичгийн дараа Жолонбат GC нарийн савын гишүүн бэлгэн одоо энэ 2014 оны одоо илгээлтийн эзэн гэсэн төсөлд бол хамрагдсандаа бол маш баяртай байгаа. Тэгээд бусад багуудаас нэг ялгаатай юм нь бол бид хоёулаа залуу тэгээд хоёулаа ихтэй бидний сонгож атсан айл бол хамгийн одоо залуу гэр бүлд одоо бид хоёр очсон. Маш одоо илгэсэг сайхан айлд очсон байгаа. Тэгээд тэр хийж одоо гүйцэтгэсэн ажил хийх бол бид хоёр бол хонь хариулсан. Хонь хариултаа гол нь бол хоны 3 тастаар хариулсан байсан. Тэгээд гөрөөдөө тавьсан байсан модыг бол бид хоёр хаалж дууссан. Хамгийн сүүлд нь бол ус мос одоо нарийн ширээ хоны хашааг цэвэрлэж өгсөн. Тэгээд сүүлд нь бол бид хоёр сүүлийн өдөр араа гаргаж бид хоёр хоол хийж гисэн байна. Гараа хоол хийчихсэн. Гараа гаргаж гарын хоол хийдэг шээ. Тийм үү? Гараа хоол хийдэг. Тэгээ ер нь бол яг ахын хэрэгцээнд өдөр тутам өдөөний айл юу одоо ямар ажлууд хийдэг вэ? Тэр бүх ажлууд хийсэн.
манай батсан айлууд маань залуу айлууд байсан болохоор залуу хүмүүс байсан болохоор ер нь харьцангуй одоо бага малтай ачаал их багдуу байсан. Тэгээд хамгийн одоо батсан гэх юм бол бас сүүлийн өдөр бол бас Ислам болон гэж юм дээр бол бас бүжиг зохиосон байгаа. Тэр бол маш сонирхолтой сайхан санагдлаа. Тэгээд энэ төсөлд бол хамрагдсан нь бол одоо хөдөөний малчд бол ямар амьдралаар амьдарч байна, одоо хотын амьдралаар одоо бид нар одоо яаж амьдарч байна, хоорондоо бол мэдээлэл солилцоод одоо энэ бол цаашдаа одоо энэ төсөл бол маш одоо хэрэгтэй болох гэж бодож байна. Тэгээд цаашдын одоо илгэлтийн эзэн төсөл бол байнгын хамрагдах одоо хүсэлтэй байгаа. Нэг асуулт хоцтой яаж өгсөн бэ? Үтэйгэр өгсөн. Манай жохоо юу вэ? Орон дээр онцоод арай жоо хаавартаа орон дээр төлгөө болол газар өгсөн. Энэ саналыг би дэрсэн. Энэ гарч ирэх байна. За би энэ чэйрэн жолоог шүү амраа. Эрдэнэ салбар оолын гишүүн дорч ганд байна. Юу гишүүн? За 2014 оны Эрдэнэ салбарын ерөнхийлөгч дорч ганд. За энэ илгээлтийн эзэн төсөлд хамрагдсандаа маш их баярлж байна. Үнэхээр бас хүсэж очсон юм гэж өөрөө итгэмээр хүсэл биеллээ. Тэгээд эхлээд очиод очсон айлмаа энэ баг дотроо их сор болсон хоёр хөшин байлаа. Ингээд дөрөв медальтай өөртөө таарсан хүүхэн бод малтай хүртэй тэгээд сайхан айлын ачаад хориулсан гэдэг. За битээр ч их сайхан хүлээж авсан сэтгэл их өндөр 2 хоногийн дотор маш их таслаа. Тэгээд онцлогтой байлаа. Энэ түнс мөн дээрээ өөрийн таньдаг хүмүүстэйгээ таарна гэж бодсонгүй айл бочод миний хүүхдийг харж ирсэн асрагч хийжсэн охин маань энэ сайхан өдөөний айл болсон байсан байна. Тэгээд тэднийд очлоо. Тэгээд эргэж гараад битээр 2 айл сонгохоор болоод тэгээд амраа маань 2 хөшин дээр нь очижээ сайхан байл юм. Тэгээд тэр хөшний татсан чинь хамгийн гол юм гэхээр яг манай нэгдүгээр багийнхан бол юу багтай нэгдүгээр багийнхан бол мэдчихэж байгаа. Хоёрын бол бас мэдгүй байж магадгүй бас дахиад хэлжээ. Яагаад тэгэхээр очсон чинь миний аавыг жамсран жав гэдэг байхгүй юу? Гэтэл хөшнийг жамсран жав гэдэг юм ээ. Ээжийн даваа гэдэг. Гэтэл энэ хөшнийг бас даваа гэж таарлаа. Энэ бол миний хувьд үнэхээр их одоо бишрмээр ч юм уу тэр их онцлогтой байсан. Амраа маань болохоор зэрэг том үдэн чигтэйгээр адилхан гэдэг нөгөө энэ бүр баг ойлгохгүй энэ үдэн ямар адилхан юм бэ гэж байж байгаа. Энэ яагаад адилхан юм бэ гэдэг жил мөрч таарсан баг жилтэй байсан. Мингэн нас таарсан. Найдан цагаан мингтэй гэж яриад тэгээ яг охиноо алдсан 3 ачаад хориулсан ийм 2 хөшин байсан. Тэгээд охиндных нь орон би охин мочны 2 хоног хүүгийн орон хүү олж амраа маань ингээд энэ айлыг бас хэсэж гисэн сэтгэлийн одоо тэр хатуу золгоомоос амжруулсан бахаа гэж бодож байгаа. Тэгээ үнэхээр сайхан байна. За тэгээд нөгөө энэ зунаа гол энэ зунаа гол гэдэг тактик тийм Азийн аваа гэж байдаг. Одоо нэгдүгээр агийн хүмүүс мэдж байгаа хэрэг тэг явсан гэж. Тэрэн дээр бас гээд хоёр маань тэр өмнөх шоуд цуггаад бас илгэдтэй эцдийнхаа хастихын ажлыг бас юм даатаж бас зайлшгүй өгсөн байгаа. Би өөрөө бас гээд зураач юм учраас бас үгээрээ туслахаас нас өөрөө уран бүтээлээ бас олцтоос нэлээ хэдэн судалгаар бас фотограф авсан. За энэ сайхан боломжийг олгож одоо амраата нэг айл хамтрагч болсон та бүхэндээ баярлалаа. Сувдаа их сайхан таарсан байна. Тэгээ одоо уран зураг зурж байгааг нүдэрээ харлаа. Ямар гоё байдгийг одоо уул хатан хүртэл бас нэг юм ихэд хоёр хөшин маань бас нөгөө ханаа алдчихлаа гэдээ нойрон хүрхгүй их зовсон л да шаналсан. Тэгээ хүүхдийн малнаа болчих. Тэгээ битээр өглөө 7 цагт гараад уулаар яваад 11 гэж хүртэл малаа хайж авсан. Тэгээ яг тэр нөгөө мал нь ингээд чонд идүүлсэн байгааг харахад миний хувьд эмэгтэй хүний хувьд харахад бас айгүй үнцэг хүлээж гисэн амар гисэн. Тэгээд 5 ямаа 3 идсэн байсан. Тэгтээ тэр бол энэ хүн хүчээр үеийг давсны ард одоо ингээд ямаагаас хамж байгаа ч юм харахгүй ингээд малаа идүүлсэн юм байна. Тэгээ тиймэрхүү байдал дээр малчид бас ямар байдалтай байдгүй сэтгэл санаа бас хэцүү байсан. Гэхдээ яг энэ байдалд нь бас биднээс цуг байж тэрийг зас залруулж тэгээд үнэхээр басцсан бүр. За одоо та нарыг явуулмаар байна гэж энэ дээр яг нэрээ бич, ажлаа бич
тэр ах дүүнэр дээр мань очоорой гэл тэгээд амарч гэсэндээ бүр гоё болгоод зүгэн явуулнаа гэж авчихсан байгаа. Тэгээд хамбойтай ажиллажсэн та бүхэндээ баярлалаа. Машина төлчих нөөя. Хамаагүй хачиг авчих шүү дээ. За, тэр одоо бас гарамжлаа сайхан. Кинонд гардаг шиг. Мартагдчихгүй хавар байлаа. Тэгээд нэгдүгээр багийн цэдэн билж аваад авчлаа. Ажил хичээгүүн Нямбай 5 хүүхэдтэй. Хичээлийнх нь амралт болоод 2 баг нүрээд ирсэн. Том нь малдаас гарцсан. Тэгээд тэр нийтж ажлыг бол тэр голынхны бүгдийн хөдөлгөөд ажиллаа амжуулцдаг. Тийм сайхан зүйлүүд очлоо. Тэгээд сэтгэл маш сайхан байна. За энэ туслах хэмжээг санаачилсан бригадаа маш баярлалаа. Мөн энэ туслах хэмжээг зохион байгуулах ажлыг сэтгүүлсэн одоо Шаазуудаа очоо за мөн бусад найзуудаа маш баярлалаа хэлье. За өөрөө л гэж хийсэн ажил маш их тийм. Тэд чингөө ямар санасан? Айлын маань энэ яг ер нь надлан жоохон цагаан хэцүү орсон учраас мал төлөлтөй хоош нь болгоцсон юм байна. Тэгэхээр төлөлт маань эхлэх учраас ажлаараа хэлбэр байлаа. Гэтэл төдөөний ажил багсан дуусна гэж байхгүй. Өглөө 6 цагаас хүрсээр агаад апитери үед бол яг хамаатан сайн баг учраас 7-8 үнзээр яваа сонсож хичээлээр баг байлаа. Тэгээд би бол 2 дахь жилээ явж байгаа. Эхний жилд бол нэг суугаад аяр цаа уух юм боломжгүйгээр би нэг ганц би нэг байсан. Энэ жил бас арай таавар амралт маягаар явчлаа гэж бодож байгаа. Тэгэхээр би надлан тахны оюун төлөвчтэй гаргагдсан. Энэ жил бас тахны зарчтай барилдсан. Одоо туршлагатай юм байна. Тэр хөдөөний хөгжнийг хаана юу гэж хэлэх үү? Юу гэж хэлвэл баярлуулах вэ? Бүхэн мэдл юм байна. Тэгээд бидний хамгийн дурсамжтай юм бол багийн Улаанбулангийн оройны бүжиг байлаа, нийтийн бүжиг байлаа. Тэн дээр бол гэрээ мартагдчихгүй байлаа. Бидний ч одоо тэр айлтай ингээ ямаас хомжоох бол тэнд нэг тэр голын дээр чигээрээ суулгацсан. Одоо ямар санд өндөр чи ямар болгон таньдаг болцсон бэ гэдэг байна. Тэгвэл эро бэмба сатоонко эро бэмба гэж манайг дагстай байсан. Манай Өчтөр бодлоо. Эргэлтэй яг би банксаа хөдөө өссөн 20 жилийн дараа яг таахад найзсан. Эндээ дахиад явсан. Сайхан байсан. Тийм болохоор эргэлтэй эзнэр ир зэрэг гараад явснаас маш их болсон шүү. Энэ нэг хүнийг бас тусаж хэлэхгүй болохгүй. Тэр хүн бол нэгдүгээр багийн дарга Ням Лавг гэж нэг тусдаас Монгол хүн байлаа. Тэр хүн бол яриа хэлж гэж мундаг юм, ажиллаа амжуулж гэж мундаг юм. Тэгээд багийнхаа нэр хүнд ч гэж мундаг юм тийм. Цаахан түшигтэй багийн дарга бас таарлаа. Юмыг бас сайхан амнаас нь залруулж явах юм сайхан байдаг юм байна. Тэр хүнд бас баярлснаас хэлье. Тараг хатсан руу яриа. Тийм шүү дээ. Тэгэхээр сэтгэл гэдэг юм байна. Тараг авчихсан байхгүй. За баярлалаа. Айно За ингээд JCI илгээлтийн 2014 төсөлд амжилттай оролцсон JCI байгууллагын сенаторууд, салбарын ерөнхийлөгч нар, гишүүд, найзууд та бүхэндээ энэ өрөө амар амгалан айлтгая. Манай очсон айл маань нэгдүгээр багийн бүрэг дөрж гэдэг айл. Эхнэр нь Наран Туяа. Тэгээд бид хоёр маань эхний айлд анх эхлээд буусан байгаа. Тэгээд тэр айл маань бас онцлогтой 40 гаруй насны тэр хүмүүс байсан. Хамгийн бас сонирхолтой хоёр ихэр хүүхэдтэй. Ихэр хүүхэд нь хоёр өөр царайтай. Өөрөөс их үү?
Тэгээд манай гэрэлтэй маань бас маш их байна. Одоо юу хийх вэ? Гарах уу, орох уу те? Одоо яах вэ? Байнга л гэж асууж тийм ажил чичээнгөө санагдсан. Тэгээд бас би бас баярлсан. Тэгээд тэрий хийсэн ажлын хувьд бол ихэр ишиг авсан байгаа. Тэгээд хураг ишиг нь бас зөндөө төлөвлөлөө авсан. Тэгээд Үхэрд явсан. Үхэрд явж байхад гам үлзий маань яг ирж таарсан. Бас хоньнууд маань бас ингээ буцаад хургнууд руу гүйждэг билээ. Тэгээд 4 хонь ирж гисэн. Тэрийг моциклаар бас хөргөж өгөх хэцүү байсан. Буцаж гүйчээд тэгээд ашааны ноос цэвэрлсэн. Тэгэл хийх юм түлээ араас ингээл жижиг сажиг ажил бий болдог тий. Миний хувьд бол илгээлтийн 2013 одоо манай Хуйгагийн маань санаачилсан Чэймэн савраа болоо санаачилсан бас тонхоо оролцож байсан. Тэгээ бас жоохон туршлах ч юм уу тий. Бас хоёр дахиж оролцож байгаагийн хувьд бас их сайхан санагдаж байна. Та бүхэдтэйгээ өнөөдөр ингээд сууж байгаа бас их талархаж байна. За одоо гэрлээ манаас өөрийнхөө сэтгэлийг тий. За одоо гэрэлтэй жишээ их хүрээ салбар авах. Сонголттой байгаа захиалгын 14 он. За чи бараг бүгдийг ярьсан юм шиг. Айлт очоод бид хоёр ерөнхийдөө хүүхдүүд нь сургууль сурдаг. Тэгээ хоёулах нь амьдардаг тийм байдаг. Хэцээ хараагүй стэй ачтыг эрхлүүлдэг. Хажуу дэлхийн 3 стэй цацгартай бэлбэрх гэж байгаа. Цаашдаа тэрийг одоо эрхлүүлдэг. Майлын байсан. За тэгээ ажил нь бол үүсдэг гайгүй. Одоо таврын саяны дурдсан бүх ажлуудыг эрхлүүлдэг хийсэн. Энэ баяраа маань болохоор өглөөний тасгал алгаштай мод хамгаалдаг өглөө алгана. За тэгээд хань хураг нэлээ 10 хэдэн хань ишиг хураг шиг тийм төлөсөн. Тэгээ 2 ихэр ишиг төлөсөн. За тэгээ яг 2 ишиг алдсан. За хашаараа цэвэрлсэн, хөр хариулсан. Тэгээ бас нэг сонин садаг юм ийдсэн. Тэр дараа нь жичи нэ. Тэгээд энд бас эдгэрийг байхад энэ багийн сумын ой хамгаалагчтай ой багийнхан бас бид тэр арай ирсэн. Тэр бас 11 хүртэл буу алдсан байна тийм. Тэгээ бас нэлээд сайн содон бас их сайхан хэлжээ тэгээд энэ төслийг түнс сум болгож өнөөдөр бидний энд үйлж байлгаж байгаа. Бидний өнөөдөр ингэж сайхан найз нөхөрлөж чадсан. Соёгаадаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр бас ингэж бидний дайлж байгаа. Бас баярлалаа. Мөн энэ илгээлтийн 2014 төслийг зохион байгуулсан Бачиргал, Цэко, Баялагмаа болон бусад гишүүдтэй бас баярлсан талархснаа энэ башин энэ боломжийг ашиглаад бигья баярлалаа. Энэ оройн мэндийг хүргэе. Нийт оролцож байгаа илгээлийн эзэн 2014-д оролцож байгаа илгээлийн эзэнтэй баяр хүргэе. За чиглэл. Би Чэймэн салбарын хэрэгцээ зөвлөх мөнгө сарна. Тэгээд энэ төсөлд хамрагдъя гэж надлангаас ахуулаад зарсан. Надлан чадаагүй. Энэ жил хамгийн бүртгүүлсэн. Тэгээд энэ бол он гарснаас хойш миний өөртөө өгсөн хамгийн сайхан бэлэг байлаа. Тэгээд ийм сайхан дурсамж бэлгэлсэн найзуудтай баярлалаа. Эндээс олж ирсэн хамгийн үнд зүйлс маань сайхан дурсамжаас гадна сайхан настай хүмүүсийн сургаал байлаа. Амьдралын туршлага их олон юм мэдэж авсан. Тэгээд эхний өдрийг бол тэр сайхан өнгөрүүлсэн. Нэг ойр зур ажил хийгээд маргааш нь ерөөсөө арай хүзэр өдөр тавлаад эхний өдрийг их тайхан өнгөрүүлээд маргааш нь ерөөсөө юм хүзэр тавлах нь гэдгийг орлогоо бараг байл үнэлгэсэндээ тэгээд малчин хүний амьдрал гэдэг нь 365 хоног ямар хүндгчээр өнгөрдөм бэ гэдгийг бүрэн утгаараа мэдрэх боломж олгосон юм юу байлаа төсөл байлаа. Тэгээд найзуудаа маш баярлалаа. Би ч одоо 2 жилдээ оролцож байгаа архив хэлж байна. Тэгээ түрүү жил бол Эрдэнэ улсын бас энэ жил түрүүний өглөөний юунд ярьсан юм дээр
манай Утсаа айлманд Пенлэг айлх байгаа. Тэгээ хоёр хүү хоёр охинтой. Тэгээд хоёрлох нь амьддаг. Хоёр охин хажууд нөрнүүдтэйгээ байдаг. Өөрөөсөө нэг 100 гаруй бог малтай нэг 40-од хүчтэй мод 24 тоглолттой мэлээ. Сарлаг өхөрнөөс Монгол нээсэн. Утсаа хамгийн анхны өдөр маань тоглохгүйсэн Монголын тоглоод хайныгийн дуул гаргасан. Хоёр дахь өдөр нь тэр оройн шөндөө хоёр ихэр анхныхаа хоёр ихэр шиг авсан. Маргааш нь өглөө босоод одоо хийх ёстой бүх юм байвал одоо аргал маргал түүх ашаараа цэвэрлээс ахуулаад гэрлээ хоёр дахь өдөр маань хонд явсан. Би одоо 18 сэрхтээ үлдсэн. Юу яасан? Жамаа самсан. Жамаа самнаад өглөө 8:30-аас орой 4:30 хэд бол ер нь бол гар саваагаад альж гар ажиллагааг уулаад хэлж байлээ л. Тэгээд ер нь бол тэгэхэд одоо Пенлэг бол ер нь агал яа гэж хэлэхгүй дуусгаж хэлсэн. Гэхдээ ер нь тэгэхээр биднес хичнээн залууч гэсэн одоо өөрсдийнхээ ахмад биес асаа дутуу байгаа нь мэдгэж байсан. Тэгэхээр ийм одоо юу юм бэ? Амьдралын биднес янз бүрийн сургалт хөтөлбөрт хамрахаас илүү амьдрал чиглэсэн одоо Монгол ёс ахуйгаа сурсан ийм төсөлд оролцож байгаасаа манай GC-ийн бусад гишүүд маань одоо юу гэдэг хотод шигдээд байхаас илүү малчдынхаа энэ амьдрал ахуйтай танилцж дээр Монгол ахуйтай танилцвал илүү сайхан байх болов одоо энэ жилийн 28 хүн явсан дараагийн чинь 100 ч болт юм уу 50 ч болт юм уу ер нь энд оролцсон бүх гишүүд маань өөр салбарынхаа гишүүдэд өөрсдийнхөө төслийг тайлбарлаж таниулах энэ ямар ашигтай болох нь бүгдээр нь хийж зөвлөх тэгээд дараагийн хөөнөрөө их олон ивент итгэжтэй олон хүн баярлуулсан ийм сайхан төсөл болоосоо л гэж хүсэж байна да. Өөр юу. За ингээд сайхан найзуудаа GC салбараа болгосон GC Монгол гэсэн нэрийн дор өдрөөр цугласан олон сайхан залуучуудтайгаа алс хөдөө төрийнхөө ингэж уулзаж байгаа баяртай байгаа. Австрийн улсаас агуулсан хэллээ. За илгээлтийн эзэн 2014 гэсэн төслийг анх GC Монгол салбараа байгуулгын Facebook дээрээс анхаарчаад яг юу явуулсан бол яа гэж сонирхсан. Тэгээд өөрөө бол энд явъя гэж ямар нэгэн хүнээс мэдээлэл аваагүй шууд бүртгүүлсэн тийм санал гаргасан байна. За тэгээд тэрнийхээ үрээр ингээд явж байна. Энийг хүртэл сайхан байна. Үнэхээр сайхан байна. За тэгээд төрчний амьдрал, малчны амьдралд бол яриад их юм байна. Тэгээд олон сайхан байгаа. Тэр талаар батчаа байна. За юу батчаа бас энд бас нэг давхар дурд шилмээр. Юу гэхээр зэрэг энэ бүх юуг анх Илгээлт хийсэн 2014 гэсэн төслийг нэг журнал гэж эхлэхээс эхлүүлээд энэ хүний нэр Facebook-оор л явуулсан, 3 хүний нэр л явуулсан. Энэ дотор явж ирсэн бүх зохион байгуулалтын анхныхын их үйлчлэлээр нь явсан байв. Маш онгоцны буудлаар бүх хүний билет захиалах. За энэ бүржээ бидний ачаа, цуг ирсэн ачаа, араас ирсэн ачаа, тэнд байгаа хүмүүс энэ айл нь энэ хүн ямар айлд очсон бэ? Санаа сэтгэл нь яаж яваад төгсөж байгааг харж байгаа. Бүх юмд санаа зовсон ийм өсвөө байлаа. Дараагийн нэг тоддох юм бол маш ажилсаг ийм өсвөө байлаа. Тэгээд хамт нэг айлд ингэж манай суулсан тийм ингэж очсон баярлалаа. Тэгээд ихний нэлгэлт эзэн төсөлд бол өөртөөс нь нэг айлд очсон бол их сэтгэл өндөр байна. Ингээд манай утсаа босод өөр юм хэлээ. Манай Эрдэнэ болохоор GC лидер салбарын гишүүн байгаа. Миний хувьд GC найраг салбарын гүйцэтгэгчдэд ерөнхийлөгч бочраад тэгээд айлд бол ажилласан хугацаа мэдээ 2 шөнө нэг өдөр байсан ч гэсэн энэ бол бас бидний одоо амьдралд бас нэг маш их дурсамжтай өдрөд өнгөрөөсөн. Энэ бас нэг илэрхийлэл байсан байдаг. Бидний очсон айл маань болохоор 800-аад малтай айл байсан. 700-аад бог 80 эдэн бодтой айл байсан. Тэгээд 2 өдрийн туршид бид 22 төл ихэрж авсан. Тэгээд дөрөв ихэртэй аюу ихэрлдэг. Тэгээд гол нь Эрдэнэ нэг аюу гайхсан. Миний зүгээс Эрдэнэ гайхсан зүйл байсан гэхээр тэр манай айлаас гадна хажуу талд бас 3 малчин байгаад байхад тэднээс илүү нүдтэй байж чадсан. Яг тэгэхээр зэрэг бид нар бүгдээр ингээд малаа хашчаад ингээд яг бүгдээр гэрлүүгээ орохчихсэн чинь Эрдэнэ нэгдэг байхгүй. Тэр уулын орой дээр нэг
2 мод байна да тэр модны дунд хожууд байгаа дэрэ гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө айлынхаа таахгүй өө тэр чинь хожууд гэдээ орох гэж байна. Тэгсэн чинь битээр хараад үгүй тэр чинь хөдлөд байгаа юм биш үү гэсэн чинь үнэхээр нэг ямаа тийм шилээд үлдсэн байсан байхгүй юу. Тэгээ тэр мэдчихлээ айгүй их тийм 2 малыг бас ерөнхийдөө аюулаас хамгаалсан тэр нь айгүй малчтад айгүй их баярсан тэр нэр эрднийг бүр гайхаад барахгүй те ёо чи стад үнэхээр бүтээ цатай юм. Тэгээ энэ бол айгүй бахархгүй штэ яа тэр тэд нэр ингэж бодсон гинэ за хотын баахан залуучууд ирэх баахан залуучууд ер нь одоо зүг чигээ мэдхгүй баахан хүмүүс ирэхээр одоо яана те хоол хонд харахгүй яана гэж бодож ирсэн гинэ. Тэгсэн чинь 2 игээд бас айгүй тэр насны явцаасаа ороод ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь айгүй баярлаа. Учраа мэддэг хүмүүс ирэх чинь айгүй зүгээр юм байна. Хоолонд нэгээ тэрийг хотын чинь тэгээд тийм байдгүй юм байна. Энэ эрдэнэ чинь юу яасыг мэдтэй малчин залуу вэ гэж. Тэгээ хамгийн гол нь төлөвсөн ямаанууд дандаа цөөхөн ингэж алгаж ихтэй. Тэг би бол юус огч ялахгүй айлхан маань ялах байхад эрдэнэ дэрийг ингэ таниад өө наа чи тэрнийх наа чи тэрнийх гэдэг юмсан. Тэг ялгаж өгөөд байсан. Тэр нь айгүй гайхалтай байсан. Тэгээд эрдэнэ явсан бол энэ удаа маш их завшаан байсан. Түрүүчийн жил бол явахдаа би хоолойгоо нэг айлгаас очиж ирсэн. Тэгээд энэ энэ бол гайхалтай амьдрал минь хизээж мартагдчихгүй сайхан өдрүүд байлаа. Тэгээ мэдээж бас дахиад давтаж хэлэхэд тэгээд Чернос хамтныхандаа баярлалаа. Энэ төсөлд хамрах боломжийг олгосон санаачилсан хуйгаадаа баярлалаа. Тэнд ядраад урууга базуулнаас болж байгаа. Тэгээд ямар ч хэсэн баярлалаа. Тэгээд хамтарч ажилласан зээгүүдээ баярлалаа. Баялгаадаа баярлалаа. Тэгээд бид гурав үүний цаана бол бид гурав бас нэгэн салшгүй нөхөрлөл үлдсэн. Дээрээс нь бид бүгдийн нөхөрлөл үлдсэн. GCI байгууллагаас миний сэтгэл нэг л юм үлддэг. Тэр бол хизээ дандаа нөхөрлөл байж байдаг. Бид нар болоод угаасаа сургалтанд суудаг, үйл ажиллагаанд оролцдог. Тэрнээс хөгждөг, хуваараа ч юм уу нийгэмдээ ч юм уу хөгждөг болдог. Гэхдээ хамгийн гол зүйл нь нөхөрлөл будаа тэгээд хамтдаа идэвхтэй оролцсон та бүдтэй бүгдээр юм маш их баярлалаа. Тэгээд яг зөв нэрс биш үү хамт аваад бодчихсон. Бүгдээр япаа. Хандлагчид санхүүгээр юм уу нэрийн бүтээгдэхүүнээр хандив өгөхөөс гадна төсөлд яг өөрсдийн биеэр оролцсон явна гэдэг нь аюул том зүйл гэж би бодож байгаа. Тэгээд одоо тийм маш их юм заагүй ажилтаа болсон юм үед өөрсдийнхөө амьдралын тэр ажлын 1 минутын секундыг хадгалж байгаа тийм өдөртөө 4 өдөр 3 шөнө зориулаад явж байгаа. Одоо оролцогчдод мэдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өнгөрсөн жил ган үлзийнхоо ууга барчаа би тавныг ялгасан. Тэгээд маш сайхан цагийг өнгөрөөсөн, маш сайхан зүйл болсон байна. За энэ жил болохоор дөнгөж нөгөө нисхийгаа яг өглөө хамт хүнтэйгээ танилцсан байхгүй. Хамт хүнтэй танилцсангуудаа хөсгөл рүү ирэнгүүтээ бас ерөөсөө танихгүй альчууд ингээд атцсан. Тэгэл энэ л нөгөө GC байдаг те. GC дээр яг энэ зүйл байдаг. Эндээс л бас бидний найз хэллээ. Маш их баярлалаа. GC найрамдал салбарын эрдэнэ нэлээд үйл ажиллагаа За тэгээд бидний програм эндийг үгүй. Би сая юунд нүүл ажиллагаанд оролцоод амын баярлсан юм бол ерөөсөө бидний яг анх хүлээж авахдаа хүмүүс бол эхлээд зүгээр оюутан ингээд яг бол оюутан дийлээ хийхэд бараг хуцаад байлаад энэ хурж ирээ тусал гэж битээр болчихсон болохоор нэг ингээд 3 эмэгтэй суудсан. Тэгэл үдсэн. Тэгэл хүлээж авсан. Явахдаа бол бидээ бараг явуулахгүй гасны хэд тончоод ингээ сайхан байлаа гэл. Тэгсэн. Тэгэл анх би ороод ирээсээ за энэ айл тэгэл би ажил хийхээсээ илүүтэй энэ бас маш гоё сэтгэл үлдээх нь чухал юм байна. Бид нэр ингэж зөвөр үл тоосон байдлаар хүлээж авсан энэ сэтгэлийнх нь би явахдаа бүр аюу эсрэг яг тэрнийх нь эсрэг байдлаар ингэж хүлээл явъя гэж байна. Тэгэл тэр оройн шууд нөгөө улсад бид хоёрыг оцсны дараа цагийн дараа ажилланд дууссан.
тэгэл ерөөсөө ажиллагаанд орж ирсэн. Эхний өдөр би семинар хийгээд оройн семинар хийсэн. Маргааш нь бол манай тэнд нэг имээ байсан. Тэгээд залуухан хоёр эмэгтэй байсан. Тэгээд нэг өвөө байсан. Тэр үед бол бид хоёрт бол маш их юм бас маргааш семинар гэсэн. Одоо малчин улсууд бол ингэдэг манай мал одоо тэдэн төлсөн. Бүр баг юу учны өглөөд хэлсэн нэтэр гэж ярьж байгаа байхгүй. Бүр тэгж юугаа малаа бол мэдтiin л. Гэтэ бид хоёрыг очсон шиг нь бол нэг ямаа шилсэн. Тэгээ урд шин болохоор хоёр хонь тэгээ бас бид хоёрдугаар агийн дөрөвдүгээр айл очиод дөрөв мал төлөлөөлөд тэгээ яг би энэ дэр нэг юм бол яасан бэ гэвэл хөдөөний асуудал би ажил хийж өгөхөөсөө илүүтэй би тэр улсуудад сэтгэлээр дэм үгүй. Ерөөсөө энэ улсуудад ерөөсөө аюу гоё сэтгэл Улаанбаатарын улсууд хот газрын улсууд ямар гоё юм бэрэлгээтэй залуучууд нь үртэл бүр ингээд ирээдүйдээ итгэх итгэлийн нэг шат ч гэсэн ахиулаад өгье. Тэр багийн засаг дарга нь хүртэл маргааш надтай урьж ирээд одоо би ингээд энэ залуучууд нэг 10-аад залуучууд байгаа. Одоо энэ залуучууд дээр бид нэр ингээд багийнхаа төвд ингээд үйл ажиллагаа зохион болгоход нэг 7-8 эхний удаа нэг 5 хүн ирсэн гэсэн дараагийн удаа 7 хүн ирсэн гэдэг. Тэгээд би дараагийн үйл ажиллагаа чи ийм байдлаар зохион байгуулаарай гэдгсэн. Одоо өөрөө тэгээд зохион байгуулаад дараа маш олон хамруулахаар хийв. Бас нөгөө талаас нөгөө нэг жижиг дунд бизнесийн зээл эднэр тэр айлын эмэгтэй нь гутал хийх юм байна л да. Тэгээ нөгөө гутлаа яаж борлуулахаар яах вэ зах зээл байдгүй гэдгсэн. Тэгээд тэр улсууд гутлаа хийхэд зүгээр чи одоо яг тэр 2 дугаар орчин бол ерөөсө 500 гаруй хүүхд 140 өрхтөө тэгээд 500-аад иргэн хүнтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэндээсээ чи жилдээ нэг 100 хүнийг л гутлаар хангаж. Тэгээд чиний зах зээл чинь тэргээл. Хичээн ингээд үгсэн нөгөөдхөө урамшаад маргааш нь төсөл мөсөл хичээр болоод цэцлийн сургуульд суугаар явсан. Энэ нь бол бид хоёр ажил хийж өгөхөөсөө илүү бас нөгөө тэр улсуудад ирж өгсөн бол энэ төслийн маань бид хоёрын утсан айл бүх тус маань энэ байсан болоо гэж би хэлсэн. Гэтэ ажиллаа бас хийсэн л. Хонь хариулсан. Хонь хариулсан усаасан. Юусе ахаж чаддгүй. Би баг амьдралтай гэнээс ямар ч сүүлийн 5 жил би 5 цаг суулгаа ахаж явж үзсэн. 5 цаг өглөө 7:30 гараад битэр 12:30 хүртэл ерөөсөө ингэ дуулаараа усаа аваад хонь хариулаад тэгээ хонь хариулаад явж нэг өвчтэй юм болсон юу гэсэн бэ? Ингээд нэг 20-30-аад хонь ийшээ явчихгүй юу? Тэгсэн цэгийн хотор нэг бүүх гэдэг яг наад чи арчлын зарчмаараа олонгоо дарнаа. Тэгээ бид ийшээ нөгөө салхины эсрэг нөгөө олон хоньны 40 бас нэг 500 байна тий. Тэгээд бусдын ингээд юу болсон чи нөгөө хэсэг ингээд зайтай нэг 300-400 м зайтай болоо ажиллаад нөгөө чи маа гэх. Оролдоод бүгдээ өөрчлөж. За энэ чинь арчлын зарчим олонгоо дарж байна гэдэг хөгжилтэй болсон юм бол юм. Тэгээд шөө ингээд аюу гоё ярих юмуд бол зөндөө байна. Тэгээд ингээд тосхоо. За тав хүнтэй энэ чи салон мэндийг хүргэе. За бид хоёрын хувьд за энэ түн сумын 2-р малчин баул өрчөнд утсан ихнэрийн тоглолттой байлаад 3 хүүхдтэй хэдий 27 настай ч гэсэн 3 хүүхдтэй юм залуу байгаа. За баул өрчөнд өнгөрсөн 2013 онд бас өөрөөр сэтгэхгүй бас ондоо юм баул өрчөнд. Сумыгаа би хүнсний ногоор хагчих юмсан. Нөгөө талаар би тэжээлийн юугаар малын тэжээлийн найр хагчих юмсан гэсэн бодолтой байлаа. За хэдий юм болж 2013 онд өөрөө нөгөө тракторныгаа эрдүгт дөөр өлөө олцлоо. Бүтэн шүмсөөдслээ. Тэгээ Улаанбаатарт анх удаа очсон юм. Тэгээ тэнд шүмсүүд аюугаа оюутаа уцаж шүмсөө залгуулаад юм байсан. Энд эмчилгээ хийх чинь Улаанбаатар анх удаа очсон. Хэдий тийм боловч энэ 400 боог байна. Цаашлаад 2 газар гадуу байж байна. За өхөр байж байна. Энэ эдийг бас өөрхийн хэмжээнд бас ингээд өсгөж хэмсэн энэ хүмүүсээс үлдээж хэмсэн. Цаашлаад би газар тариалны чиглэлээр маш өөрийнхөө өргөн их сэтгэлтэй бас одоо энэ сумаа хүнсний ногоо нөгөө талаар
тэр малын тижэл гаргачихсан гэсэн бодлоо өгд юм байна. За бид хоёрын хувьд болохоор за эхний өдөр бид хоёр бол очоод нэлээд оролцсон. За хоёр өдөр бид хоёр бол ажиллаа хувааж аваад өнөөдөр тараа гэж юу нэг өстой ийм ажлуудыг хийж байгаа. Манай баялгаа манай тэр өдөртөө бүтэн хонд явсан. Аль нэг хүүхдтэй том хүүхдэн 5-аас самдан гэж бодоо. Манай үед маш их хэн болсон. Ийм байгаа. За миний үед болохоор за баудэрчдөө хэдий хөлн бас эдгэрээр бас явж бас сайхан чадахгүй лээ. За өтөг бууцын цэвэрлэг цаашдаа бид хоёр үржинд нь хураасан өвсийг машин өвс татсан гэж жишээр тэр өдрийн ажлыг бас нэлээд хоруулж гисэн болов тийм ээ. Ийм угаар ажил. За тэр баялагын сэтгэл юм байна. Хийс ажил ерөнхийдөө миний хувьд явсан манай бол бас өвс татах болон бусад ажил туссан байна. Ер нь сэтгэлдээ болохоор бас энэ хөдөө оролцогч байгаа залуучуудаа ч гэсэн бид нар бас дэмжиж ажиллах гэсэн юм сэтгэл төрж ирсэн. Тэгээд төлчдөө дахин баяр хүргэе. Ирэх жил ч гэсэн бид нар их олон айл бас хүний хэрэгцээ дагаар бүлгийн ажилд бас тус нэмэр болохоор сэтгэлийн дэм үзүүлэхээр олон хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй бид нар бас хүрхээсэн маа төлчөж гэсэн бас энэ жил 28 улаан явлаа. Ирэх жил бас жоохон тоомоо өсөд яваад бас олон хүн хүрх юм болов гэсэн сэтгэл төрж байна. Тавд баярлалаа. Яагаад ингэ? За вижисээ лидер салбарын гишүүн өгч байгаа. UB централ салбарын адилаа бид хоёр нэг айлд очсон байгаа. Тэгээ манай айл бол навчлалтай багийн одоо малчин дашчамцах гэдэг айл байсан. Тэгээд өөрөө 70-аад оны эхнэрэн ч гэсэн 70-аад оны залуухын сайхан гэрэл маш ажилтай, хүмүүжлтэй, хүүхдүүдээ маш сайхан хүмүүжүүлсэн тийм айл байсан. Миний хувьд бол тийсээ байгууллагт 8 жил гаруй явж байна. Тэгээд энэ илгээлтийн эзэн гэдэг төсөл бол үнэхээр маш сонирхолтой, маш сайхан дурсамжуудыг агуулсан, маш үр дүнтэй ийм сайхан төсөл болж байна гэж би ойлгож байна. Тэгээд адилаа бид хоёр очсон өдрөө өнөхөдөө тэгээд оройд аль хүмүүстэй бас хууч өрөөд хотын сонин за хөдөөний хүмүүсийн амьдралын талаар бас ярилцаад тэгээд орой амарсан байгаа. Тэгээд өглөө босоод хоёулаа нэлээд эртхэн босоод юу яасан? Гишүүнд явсан. Тэгээд хойд уулынх нь оройд өгөр алхаад тэгээд гишүүн цагаалаад нэлээд гишүүн үрж ирсэн байгаа. Тэгээд айлах их баярлж ирсэн. Бид нар тэгж гишүүн тэр гишүүнд явж гэж хэлээгүй ерөнхийдөө алхачаад ирэх гэж авчаад тэгээд гишүүн үрж ирсэн. Тэгээд адилаа маань бас яг хамтрагчид бол бас их тийм юм их тийм сэтгэлээрээ байдаг тийм өсгөө байлаа. Яг тэгэхээр яг хотоос гарахтаа л надтай цуг нэг юм бэлдэж байхдаа за энийг ингэвэл ямар хүүхдтэн зориулаад энийг авах уу, аавын зориулаад энийг авах уу, ээжтэн зориулаад энийг авах уу гэдэг аюул сэтгэлээсээ хандж байсан. Тэгээд өддөр би ерөнхийдөө адууд явсан байгаа. Батцэнгэл гээд тэдний адуучин залуу. Тэрнтэй цуг цэнгэл нөрөө өгөөр хойд уулаар адуунд яваад ирсэн. Тэгээд тэр хооронд манай адилаа маань бас гэрийнхэн зориулж сайхан авчирсан материалаараа салаад хийж өгсөн гэдэг гэрийнхэн их баярлж байсан. Тэгээ гэрийн эзэн дашцаам зөөрөө бас шатарт нэлээд дуртай. Тэгээ надтай бас хэд хэд удаа шатрын хотод тавьсан. Тэгээ бид хоёрыг очиход за хонь төлөвлөхөр ирсэн төлчөчүүд гэсэн чинь хонь төлөх одоо болоо 4 сар гарна гэдэг чинь тэгээ өчигдөр хамгийн анхны төл хонь бэлчиж хахад гарцсан байсан чи их баярлалаа. Үнэхээр их бэлэгтэй юм боллоо. Төлчөд ирсэн чинь төл гарлаа гэдэг. Тэгээд өчигдөр одоо 2 гараад өнгөрсөн шөнө 2 гараад ингээд нийтдээ 5 төл хүлээж авсан байгаа. Тэгээд бид хоёрыг очсны өдөр бол тэдний нэг хөрөнгө унгалсан байлээ. Хөөрхөн хэр унг гаргасан байсан. Тэгээд төлчөд ирээд өнөөдөр бас гүман унгалаад гэдэг бас их баярлж байсан. Тэгээд дашчамцгаа яг тэр оройно хүүхдүүд маань мөрөнгөөс яриад хотоос хүмүүс ирнэ гэсэн гээд очиж хүүхдүүдээ очиж авчихгүй хүүхдүүд маань яриад байна. Тэгээд шөндөө яваад өглөө гэхэд 2 хүүхдээ аваад ирсэн байна. Тэгээд үнэхээр тэднийх бол одоо бас улсын сайн малчин. Тэгээд бас их ажил ахуйтай өмнө бол бас амьдрал ахуйгаа бүхэл зүйлээ ярьсан.
одоо хоёр ахыгаа их ойрхон алдсан юм байлээ. Тэгээ айлын баг залуу. Тэгээд ээж нь бас түүний дараа алдсан. Ингээд хүний амьдрал бас хатуу хөтөө юм байх тусмаа их зүйлийг бодож хатуужуулдаг юм байна. Тэгээд би үүний төлөө бас амьдралынхаа төлөө бас их зүтгэсний үр дүнд өнөөдөр ингэж бас сайн сайхан явж байна гэдэг. Тэр амьдралынхаа юмнуудыг сайхан илэн далангуу ярьж ирсэн. Тэгээд ерөнхийдөө хоёр хос маань бас анх яаж танилцчихсэн тэр тухайгаа бас илэн далангуу бидэртээ бас уучлсан. Тэгээд миний хувьд ч бас өөрийнхөө чадах мэдэх зүйлээр орой болгон хууч хөөрч мэдээлэл солилцож дараа нь одоо харилцаа холбоотой бай гэсэн ийм зүйлүүдийг ярилцсан. Тэгээд өнөөдөр адилаа маань яг харахын дэрэг бол гэхдээ адилаа бол бүх үүрэг хариуцлага бүх юм дуусгаад тэгээд орой одоо түүний найз нь хүчрээд одоо өөр ажилтаа гэдэг явсан байгаа. Тэгээд гэхдээ бид хоёр одоо ямар ч байсан хариуцсан үүрэг даалгавар юм сайн биелүүлсэн. Тэгээд жишээ Монгол байгууллага маань энэ илгээлтийн эзэн гэдэг энэ хот хөдөөгийн хоорондын соёлын солилцоог бий болгосон. Энэ сайхан хөтөлбөрийг санаачлаад одоо гав үед маань энэ санаачлаад ингэж явж байгаа би бас төл юм баяртай байна. Тэгээд үүнд оролцож идэх санаачлагтаа цагаа гаргаж оролцож байгаа тав хүндээ бас баярлж байна. Өнөөдөр ч гэсэн бас их тийм зорж ирсэн. Их чухал ажил байсан боловч яг үлдчих гээдээс би бачаараа бас яриад тэгээд за би үлдэж бас магадгүй шүү гэсэн мөртлөөс дотроо явах сэтгэл байсан. Тэгээд бүх зүйлээ зохицуулаад гарч ирсэн. Миний амьдрал бас нэг тийм шинэ хуудсыг нээсэн, ийм сайхан түүхийг бүтээсэн, ийм сайхан өдөр хоногуд авдгийг одоо өгч байна. Тэгээд Бачааргалда, Баялагмаада манай цэгийн ана хоёраа тав хүндээ бас баярлалаа. Энэ одоо бас үнэхээр одоо гишүүдийнхээ донд манлайллыг үзүүлсэн ийм сайхан арга хэмжээ болж байна гэж тав хүндээ халуун талархал илэрхийлье. За би жишээ экосахрын шоугаас очсон. 13 онд анх жишээ би одоо энэ жил нийгмийн хариуцлагыг ахалж чадсан байгаа. Тэгээ анх нөгөө энэ илгээлтийн эзэн төслийн мэдээг одоо нөгөө логосоо сонсчод би явах ёстой юм шиг надад тэгж санагдчихсан. Тэгээд ерөнхийдөө жишээд орсноос хойш би ингээд олон хүний өмнө ер нь хүн юм хэлж ярихтай их мууртай. Тэгээ ерөнхийдөө бол их ярьдаг болж байгаа. Надад бас их ачаал бас их тасаа болж байгаа. Тэгээ дээр нь бас би анх удаа энэ илгээлтийн эзэн төсөлд хамрагдаад одоо Бүсгэл аймгийн Түнс сум тэгээд алжаа айлт туслаад ингээд явж байгаа. Тэгээд анх удаа явж байхдаа энэ төслийг бас санаачилсан ган хоёртой сонглоо таарсан даваас их завшаантай болохоо гэж бодож байна. Тэгээд бидээс очсон айлтаар бол ерөөсөө төлөвлөлөөгүй. Тэгээд шууд урдчилж мэддэггүй шууд очсон айл байсан. Тэгээд хараад ганцгүй явсан нэг хөгшин хүүхдтэйгээ амьдардаг тийм айлт очсон. Тэгээд тэр яг нэг эмэгтэй хүн айлт явсан. Тогоо шанагны ажил тусдаа bijсэн ерөнхийдөө мацаалт хийж байгаа юм жаагүй. Тийм байлаа. Тэгээд ямаа сануулаа. За гавыг маань хонд явлаа. Ерөнхийдөө өөрөө бол яг малцсан мал зүстэй ер нь бол санаачлахтай тийм байсан. Тэгээд ерөнхийдөө айлыг ер нь ямар нэгэн байдлаар юмэг хөгжилтэй болгож хөгжөнтэй байлгаж чаддаг тийм хүн байна гэж би харсан. Тэгээд ер нь адал явдал ямар нэг юм дандаас нь хөрлөл үүсдэг. Тийм болохоор их баяртай. За шинэ цагийн шилдэг төлчдөг оройн төргий хүмүүсээс их гайхаад илгээлтийн эзэд гэж дээр үед л ойлголтод толгойд суусан байна. 10 он яг ч 20 хоног 40 хоног байх болов гэж голдож байна хүмүүс. Тэгээ би хэлсэн тэгээд аны гэрд илгээлтийн эзэж юм биш байна. Шинэ цагийн арай өөр хэм маягтай илгээлтийн эзэд байна гэсэн. Маань тэр нутгийн ахгүй одоо нэлээд олон жил ганц би нэг залуусаа нэг байдтай амьддаг ахгүй байлаа. Тэгээд манай содоо бол тэр айлын нэлээд гэгээ оруулсан бас нэлээд олон жилийн өртөө бас
байхгүй байгаа юм гэж бас хэцүү юм тийгэлээ. Содоодоос баялсандаа дэргэр доторх бүх зүйлийг өөрчилсөн, янзалсан тэр ахуйд бол нэлээд итгэл одоо цаашлынхан хөдөлмөрлөх амьдрах одоо уран зориг нэлээд өгсөө. Миний хувьд бол та нартай хаач өсөлтч өөрөө амьдч цуг явах нь гэж бол цаахан байдаг. Цуг яваад буцах болгонд шинэ найз нөхөд, шинэ санаа, шинэ эс зүчүүд болж явдаг. Сайхан хонд яваад уулын мартах айгу сайхан байлаа. Бас нэг стресс бодсон юм байхгүй. Гань хараад бас цэвэн цагийн төрчин шиг болсон. Өөгөө өрсөн бас хажуудаа илгээлтийн зууд урууныхаа утгыг бас зүтсэн. Боо шийдэлтэй бас нэлээд эвгүй зургууд энэ анализ явсан баха. Тэгээд энэ төслийг бас амжилттай зохион байгуулахад маш их хөвний өмөр олсон манай зохион байгуулалт комиссийн 3 бүсгүүдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас зүг явсан нийт гишүүдтэй бас маш их баярлалаа. Дараа жил олон мөргөн олон ач холбогдол өндөртөө бас хамгийн гол нь энэ төсөл маань нэг чухал зүйл нь бол энэ туслахаасаа илүү малчтаа бас хотын сонио хачин залуу хүмүүсийн эерэг өөрчлөлт бас амьдралд нь бас хэрэг болохоор зүйлсүүдийг өгдөг. Тэр нь бол одоо малчтад аюу хэрэгтэй байх шиг үлээ. Бас тэр авчиж өгч байгаа зүйлээс гадна. Тэгээд энд одоо хамтарч ажилласан бас хандивсан компаниудтай болон цуг явж байгаа найзуудтай баярлалаа гэж хэлье. Би одоо нэг юм орооч UBC-д багийн гишүүн гэдгийг мартсан юм шиг шүү. За явах. Явлаа. За орооны залуучуудаа ингээд нөгөө канал зэрэгдэг хүрээ салбарын гишүүн сенатор багамаа илгээлт эзэн төсөл эхнээсээ надад аяг таалагдсан. Яагаад гэвэл би өөрөө байнга аялж хөдөө гадаа жилийн дөрвөлөр альж үед малчин ардуудаа ойрхон байхыг хүсдэг тийм хүн. Тийм учраас 13 онд анх санаачлаг гаргахад л тэмцсэн. Тэр төсөлд оролцсон. Энэ удаад 2 дахь оролцож байгаа. Түүний хог хэлдэг ахыг төвчин гэж өөрийгөө бодож байгаа. Мөн энэ 13 оны төсөл дуусны дараа 14 оны төсөл заавал хэрэгжижсэн гэдгийг би гам хэрэгтэй. Чирмийнхэн бас хамт явсан залуучуудаа аюу бүрэлж гоож бас баг сүгдэж идэр гоож болж ирсэн. Тэгээд өнөөдөр бас хэлсэн байж байгаа баяртай. Ингээд хамгийн сүүлд гарч ирж байгаагийн шалтгаан юу гэхээр би уулын бол төрчин. Тэгтээ зурагчийн төрчин байсан юм аа. Энэ олон залуучуудын авсан төлч одоо цөмөрөө миний авсан төлч шүү дээ. Тэгээд хугацаанд 14 айлын цай уулаа, 14 айлын хоол идлээ тий. 28 найз нартайгаа цөмөрөдөө яг тэр малын бэлчээр дээр эсвэл одоо малчин айлын хотонд эсвэл тэр малчин айлын гэрт уулзаж одоо ярилцлаа, зураг хөрлөнд буулгалаа. Үнэхээр энэ бол миний дурсгалтай сайхан хүчүүдийн нэг бол яах юм. Тэгээ би илгээлтийн эзэнд явж байгаа залуучуудыг та нарыг гэж хэлэхэд илгээлтийн эзэнд болж явах гэдэг хамгийн нэгдүгээр энэ бол эрс зөрөг байхгүй. Хоёрдугаар энэ бол чин хүсэл. Гуравдугаар энэ бол итгэл үнэмшил. Дөрөвдүгээр энэ бол баяр баясгалан. Хамгийн эцэстний хэлэхэд энэ бол ирээдүй. Тийм учраас та бүхэн цөмөр чинь энэ сайхан бодлыг чинь энэ сайхан хүслийг чинь төлөө энэ сайхан одоо үйл явдлыг чинь төлөө баярлалаа гэж хэлээ. Мөн зохион байгуулж байгаа сайхан бүсгүүчүүдтэй санаачлах гаргасан тэр сайхан залуучуудаа дэмжиж орж байгаа бүсгүүчүүдтэй дахин баярлалаа гэж хэлье.